Өөр ингэсэн бизнес эрхлэх хүсэлтэй эсвэл бизнесээ өргөжүүлэх сонирхолтой эмэгтэйчүүд олон байдаг ч хаана хинт хандаж юунаас эхлэхээ тэр бүр мэддэггүй. За тэгвэл нийслэлийн засаг даргын хамгийн газар Азийн сантай хамтран Койко олон улсын байгууллагын санхүүжилтээр Голомт банк, Голомт капитал, хөгжлийн шийдэл төрийн бас байгууллага Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим байгууллагуудтай хамтран бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд дэмжих зорилгоор бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төв төслийг 2016 оны 7 дугаар сараас амжилттай хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн шилдэг санаа шалгарсан төслийг 4 сарын турш инкубатор төвд байжуулдаг бөгөөд тухайн бизнес эрхлэгчийг өөрийн бизнесээ амжилттай удирдахад нь тусалах бүх төрлийн сургалтанд хамруулахаас гадна бүтэн жилийн турш зөвлөгөө өгч ажилладаг байна. Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төвдөө бид нар 2 гаруй жил хамтраад Монгол улсад яг ийм шинэ юм хийх гээд амжилт үзэх гээд одоо оролдоод явж байгаа бизнес эрхлэгч нарт санхүүгийн болон бизнесийн зөвлөгөө өгдөг. Мөн бид нар хөдөлмөр халамж үйлчилгээний газартай хамтраад төслийн зээлийг санал болгодсон байгаа. Тэгээд уг төслийн зээл маань бас эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих зорилготой. Зээлийн гол зорилго нь аж ахуй эрхлэхээс гадна өөртөө ажлын байр бий болох, шинээр ажлын байр бий болох ийм чиглэлээр зээл олгогдож байгаа. За өнөөдрийн арга хэмжээ болохоор зэрэг энэ чиглэлийн үйл ажиллагаа эрхэлж байгаа бизнес эрхлэгч хуваараа хөдөлмөр эрхэлж байгаа эмэгтэйчүүд зориулсан ийм зээлийг бид нэр Голомт банк болоод бусад төслийн байгууллагатай хамтарч байна. За үүний үр дүнд нийт 4 ээлжийн 32 эмэгтэй өөрийн ажил амьдралд томоохон дэвшил авчрах бизнесийн үйл ажиллагаагаа эхлүүлэхэд бэлэн болсон бөгөөд эхний санхүүжилтийг Азийн сангаас олгосон юм а. За харин Голомт банк нь хөдөлмөр халамж үйлчлэгээний ерөнхий газартай хамтран бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг бизнесээ өргөжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор хөдөлмөр эрхлэлтийн сангийн зах зээл дэх хамгийн бага хүү болох жилийн 8.4% хүүтэй зээлийг олгох батламжийг өнөөдөр гардууллаа. За би болохоор Ямах охины урлан нэртэйгээр хүүхдэд зориулсан бага насны хүүхдэд зориулсан хөгжлийг дэмжих, одоо бүтээгдэхүүн үйлдвэрлэх, түн дундаа бол одоо гарын жижиг булчин хөгжүүлэх, ном гэх мэтчлэн ийм бүтээгдэхүүн үйлдвэрлэх байгаа. За Голомт банкны зээлийн санхүүжилтийг хаснаар бол яг үйлдвэрлэлийг өргөжүүлэх, одоо үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжөө шинжлэх, зам ажлын байрыг нэмэгдүүлэх ийм гол зорилготой зээлийн санхүүжилт авахар төлөвлөсөн байна. За тус бизнесийн зээл нь хувь хүнд 10 сая төгрөг, аж ахуй нэгжид 20 сая төгрөг хүртэлх зээлийг олгодгоор онцлогтой юм. За ингээд ирээдүйд бизнесээ өргөжүүлэх чин хүсэл эрмэлзэлтэй гэр бүл бизнесээ нэгэн зэрэг амжилтаа авч явах нийт бүсгүүчүүдтэй ажлын өндөр амжилтыг Голомт банкны зүгээс хүссэн юм а.